Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Солонгос хэлний үндсэн 14 гэвлэгчийг үзэхээр бэлтгээд байна. За ингээд энэ 14 гэвлэгчдэр маань бичиж тэмдэглэж авах маш олон зүйлүүд байгаа учраас та хэд маань дэвтэр балтайгаа ойртой цугаарай. За ингээд хэдүүлээ хичээлд орцгоё. Гэвлэгчийн хамгийн анхны үсэг буюу Г үсгийг харцгааж байна. За ингээд Г үсгийг Солонгос хэлэндээ геог гэж одоо бас дууддаг байгаа. За ингээд Солонгос хэлэндээ геог гэж дуудаад бид нар авиагаараа дуудахдаа хоёр янзаар дуудаж болдог. Нэг нь К авиаг гаргана, нөгөөх нь Г авиаг гаргана. Нэг нь чангаар, нэг нь зөөлнөр гэсэн утгатай. За тэгвэл зурлаг дээрээ бид нар болохоор нэг шулуун зураас дээрээс нь одоо баруунаасаа зүүн тишээ, зүүнээсээ одоо дээрээсээ доошоо гэсэн байдлаар зурсан байна. За ингэж зөв зурлагыг бид нар хийж үзснээрээ бас маш гоё бичгтэй болдог байгаа. Тийм болохоор та нарын нэг дагаад хийх нь илүү зөв байдаг. За тэгээд ханц үсгний дэвтэртэй болоод дэвтэр дээрээ бүгдөө бичиж үзэж байгаа гэж багш найдаж байна. Тийм болохоор Г үсгийг бид нар ханзын дэвтэр дээрээ нэг ийм голдон байрлах хэлбэрээр бичсэн байгааг анзаарч байна. За одоо хэдүүлээ тэгвэл энэ Г үсгийг амьлуулад ханзын дэвтэр дээрээ яаж бичих вэ? Нөгөө нэг дөрвөлжин шугамн дэвтэр дээрээ бид нар яаж бичих вэ гэдгийг харцгаая. За Г үсэг хажууд нь босгоо байдлаар ороод ирсэн байна. Тэгвэл мэдээж энэ хажууд нь босоо их шиг орж ирэх гэсэн байна гэсэн үг тийм үү? За тэгэхээр ингээд хэдүүлээ нэг дуудаад үзье. Одоо бид нэр үсгээ мэддэг болсон учраас шууд авиагаа гаргаж чадна. За ямар авиа вэ? Га гэсэн авиа байна тийм ээ? За окей, сайн байна. За одоо тэгвэл хэдүүлээ дараагийн гэвлэгчийг харцгаая. За дараагийн гэвлэгч нь энэ үсэг байна тийм ээ? Энэ үсэг. За энэ үсэг маань бид нар санаж байгаа бол хоолой үзүүрийн энэ үсгээ гэж хэлжсэн тийм үү? За зөөлөн дууддаг учраас багш нь хойно зөөлний тэмдэг аваад ирсэн байна. Мэдээж солонгосчууд энийг өөрөө нэйн гэж бас ярих тохиолдол байгаа тийм ээ. Нэйн гэж өөрөө үндсэн одоо энэ үсэгний маань дуудах одоо нэршил нэйн гэдэг байх нь. За тэгээд зурлагууд нь мэдээж ижилхэн байдлаараа бичигдэнэ. Одоо харин хэдүүлээ ханзын дэвтэр дээрээ босоо их шиг авчирсан байна. За одоо бичээд үзцгээе. Ния гэсэн дуудлага гаргаж байна. За ингээд ния гэсэн дуудлагатай боллоо хэдүүлээ. За хэдүүлээ дараагийн гэвлэгчийг харцгаая. Д гэвлэгч байна. Дигд гэж дуудлага гаргана. Дигд. За ингээд дигд үсгийг бид нэр одоо ханзын дэвтэр дээр бичиж үзцгээе. Бас ижилхэн босоо их шиг ирэх нь. Яагаад гэвэл нөгөө нэг урдаа байрлсан байгаа бүгд анзаарч байна тийм ээ. За ингээд их шиг ирлээ. Дуудыг хэдүүлээ. До гэсэн дуудлага гаргаж байна. За ингээд анзаараад хараад байсан чинь бидний зурлаг нэг зураас нэмэгдэх тоолонд үсэгний дуудлага өөрчлөгдөж үсэгний одоо өөр үсэгтэй болж байна гэсэн үг байна тийм үү? За одоо хэдүүлээ эр үсгийг хамтдаа дуудаад бичиж үзцгээе. Мэдээж эр үсэгний өөрийн үндсэн дуудлага маань real гэдэг дуудлага байна. За тэгээд эр үсэг маань ирээр дуудагдаад илээр дуудагдана. Буюу хоёр дуудлага гаргадаг. Ийм одоо авьяастай гэвлэгч байх нэ. За хэдүүлээ ямар ч тач яг энэ дээр орж ирэх буюу үндсэн гэвлэгчийн байран дээр орж ирэх үедээ бид нар эр гэдэг авиаг гаргадаг байгаа. За одоо бид хэдүүлээ их шиг авчръя. Рио гэсэн авиа гаргах нь тийм ээ. За ингээд одоо бид нар их шиг авчирснараа гэвлэгчүүдээ бүгднийг амьлуулж гин гэдгийг мэдж байгаа. За ингээд ямар байдлаар яаж амьлж байгаа гэдгээч бас өмнөх хичээл дээр үзсэн учраас хэрвээ тэргээ мэдэхгүй байгаа хүмүүс нь өмнөх хичээл рүү орж ирээд тэргээ үзээрэй. За хэдүүлээ им үсэг авчирлаа. Им үсгийг зурлаг дээрээ зураад үзцгээе. Их шиг амьлуулъя. Их шиг авчираад мо гэсэн авиа гаргаж байна тийм ээ. За дараагийн гэвлэгчийг авчирцгаая. Дараагийн гэвлэгч бас ижилхэн ханзын дэвтэр дээрээ гарсан чинь дээрээ байрлсан байгаа учраас дандаа хэвтэй их шиг ирж байгааг анзаарч байгаа байх тийм ээ. За одоо хэдүүлээ авиа гаргаж үзье. Био гэсэн авиа гарч ирж байна. За ингээд хэдүүлээ дараагийн үсгийг авчръя. Дараагийн үсэг нь эс үсэг байна тийм үү? За эс үсэг дээр хэдүүлээ дахиад хэвтэй их шиг авчирсан байна. За хэвтэй их шигийг байрлуулъя. За одоо хэдүүлээ дуудлага гаргая. Су гэсэн авиа гарч ирж байна. За одоо энэ гэвлэгчдэр бид нэр эс гэвлэгчийг анзаарах ёстой хамгийн одоо хайлайт буюу бидний чухал хэсэг байгаа. За энэ эс үсэг маань
хойноосоо ирж байгаа залгаж байгаа игшгээсээ хамаарат зарим тохиолдолд эсээр, зарим тохиолдолд ишээр дууддаг байгаа. За ингээд тэгвэл ямар тохиолдолд бид нэр эсээр дуудаад ямар тохиолдолд ишээр дууддаг гэдгийг харцгаая. Мэдээж ойлгомжтой байна тийм үү? Эсээр дуудах тохиолдлын игшгүүд нь дандаа нэг шүдтэй буюу дандаа ийм юу вэ? Зөөлөн дуудах энгийн одоо ийм авианууд байна. Харин ишээр дуудаж байгаа тохиолдолд дандаа хоёр шүдтэй игшгүүд байгааг анзаарч байна. Хоёр шүдтэй болоод хэлэх юм бол автоматар чангаар дуудагддаг гэдгийг ойлгочвол илүү зүгээр байгааз. За ингээд ерөнхийдөө амархан байдлаар явж байгаа учраас за ингээд хойноос нь дахиад нөгөө нэг ханзын дэвтэр дээрээ авчираад нэг бичээд үзцгээе. За хоёр шүд ирсэн байгаа учраас хэдүүлээ яаж дуудах бэлээ? Мэдээж ишээр дуудана тийм үү? За дуудаад үзье. Шиу гэсэн авиа гарч байна. За мэдээж бидний одоо иш үсэгний хойноос ороод ирчихсэн бас нэгэн гээгүүлэгч их шиг байгааг анзаарч байна тийм ээ. Үу и хоёр хоорондоо нийлээд ороод ирчихжээ. За энэ бол бидний хамгийн анхны харж байгаа хос их шиг юм. За ингээд хэдүүлээ энэ хос их шиг дээрээ энэ авиаг бас гаргаж үзцгээе. Ямар ч хэлсэн энэ авиа дээр ис үсэг ирэх юм бол ишээр дуудана гэдгийг ямар ч хэлсэн энэ удаагийн хичээл дээр ойлгоод дараагийн хичээл рүүгээ аваад ирээрэй. За ингээд одоо хэдүүлээ Ж үсэг хараад үзцгээе. Ж үсгийг ханзын дэвтэр дээрээ бичээд авиаг нь дуудаад үзье. Жиу ийм авиа гарч ирэх нь. За одоо хэдүүлээ саяны гаргаж ирсэн 8 гэвүүлэгчээр бүтсэн үгнүүдийг хамтдаа бүтээж дуудаж үзцгээе. За эхний үг маань коги гэж гараад ирсэн байна. За та хэд манд гайхаж байгаа бах. Багш яагаад Г үсгийг биччихээд К үсгээр дуудаад байгаа юм болоо. Түрүүн багш нь энэ Кч байж болно, Гч байж болно гэд нэг хэлжсэн үг байгаа тийм ээ. Тэрийг санаж байгаа бол за ингээд хэдүүлэн дээр нь хит хитэн одоо гээгүүлэгч нь маань өөр ингэсэн хоёр дуудлагатай байгаа гээгүүлэгчүүдийг анзаарсан тийм үү. За тэр гээгүүлэгчийг бас бид нэр өнөөдрийн хичээл дээрээ сурч авнаа. Ямар үед бид нэр чангаар дуудаад ямар үед нь сул дуудах бай гэдгийг бүгдөө энэ хичээл дээрээ үзнэ. Тийм учраас дараагийн хичээлүүд дээр ч гэсэн анхаарлаа хандуулаарай. За ингээд коги гэж бичин гэж юм тийм үү. Г үсэг маань эхний 1-р үеийн дээр чангаар дуудагдана гэсэн ийм амлалт амладаг. Тэгэхээр энэ хэдүүлэнгийнхэн хамгийн ихний амлалт байна гэсэн үг. Тэгэхээр бид нар ийм амлалтууд цаашдаа хит хитэн тохиолдолд гарч ирэх учраас бидний хоорондоо амлаж байгаа амлалт энэ шүү дээ гэд ингээд цээжлээд явал илүү зүгээр шүү. За ингээд куки гэдэг үгээ хэдүүлээ харцгаая. Мах гэдэг үг байсан байна тийм үү. За ингээд үргэлжлүүлээ хэдүүлээ. За на му гэсэн үг бүтсэн байна. За энэ на му гэсэн үг маань мод гэсэн утгатай байх нь байна. За ингээд цаашлаа хэдүүлээ. Мо ри гэсэн утгатай үг гарсан байна. За мори буюу толгой. За дараагийн үг маань би гэсэн байна. Үри гэж дуудана. За үри гэдэг маань бид гэсэн утгатай. За манай гэсэн утгыг бас өөрөө агуулдаг. За бид болон манай гэсэн хоёр агуулгатай байх нэ. За одоо хэдүүлээ 3 үетэй үг харж байна. За энэ 3 үгтэй үгийг хэдүүлээ дуудааж үзье. Мо ни гэсэн эсгүүд байна тийм үү? Омони буюу ээж гэсэн утгатай үг байх нь. За одоо хараад хэдүүлээ на гэсэн үгнүүдийг харж байна. Банана буюу гадил жимсийг илэрхийлж байна. За ингээд дараагийн хэсгийг хэдүүлээ хамтдаа харцгаая. Одоо хэдүүлээ болохоор гээгүүлэгчийг чангаар дуудаж эхэлж байна. Шууд ч гээгүүлэгчээс ороод ирсэн байна. За анзаарч харуул бид нар Ж үсгийг бичихдээ яг ижилхэн хэлбэрээр бичигдчихсэн гэдгийг анзаарч ирсэн тийм. Харин дээрээ нэг жижигхэн ийм шүд илүү гараад ирсэн байгааг анзаарч байна. За ингээд нэг шүд илүү гарах тоолно, нэг зурлага илүү бүтэх тоолно. Нөгөө нэг бидний дуудаж ирсэн гээгүүлэгчүүд маань чангаар дуудагдаад явцсан байна гэдгийг анзаарсан бол яг нөгөө нэг цээжлэх үед чинь та нарт яг энэ тус болно гэсэн үг. Нэрээ нэг шүд нэмчих юм бол эн чинь К болно штэ, Ч болно штэ гэдгийг бид нэр ойлгоцсон байхад дараадаа айгүй хэрэгтэй болдог байгаа. За хэдүүлээ ханзын дэвтэр дээрээ дахиад бичээд үзье. За ханзын дэвтэр дээрээ биччихлээ. Бидний нөгөө нэг шин авиа гаргаад ирсэн байна тийм үү? Ч гэсэн авиа үсэж байна. За одоо хэдүүлээ К үсэг хавтаарч байна. К үсгийг яаж дуудана гинэ солонгосоор киг гэж дуудана гэж юм тийм үү? За тэр хэсгийг бид нараас анзаарах хэрэгтэй. За ингээд ханзын дэвтэр дээрээ бас бичээд үзье. За одоо дуудлага хийгээрэй.
코. 코. За ийм дуудлага болж байна. За одоо хэдүүлээ. Т үсэг даарч байна. Т үсэг дээрээ мөн адил ханзын дэвтэр дээрээ бичиж. Ту. Ту. За ийм дуудлага болж байна. Чангаар дуудагч байгааг анзаарч байна тийм ээ. За одоо хэдүүлээ. П гэдэг одоо дуудлага хийх гэж байна. За П үсгийг мөн адил амилуулъя. Пью. Пью. За ингэж бичигдэх нэ. За одоо харин хэдүүлээ. Хамгийн сүүлийн гэгүүлэгч буюу К үсгийг гарцгааж байна. За Х үсэг дээр юу авчраад хэдүүлээ амилуулъя. Хью. Хью. За ийм утгатай үг болох нэ. Утгатай гэд бид нэр амилуулж байгаа тийм одоо утга яриаггүй байгаа. Харин одоо хэдүүлээ саяны чангаар дуудагдчихсэн гэгүүлэгчүүдийг авчраад давхар үг бүтээгээд харцгаая. Яг энэ чангаар дуудагдсан гэгүүлэгчүүдээр бүтсэн үгнүүдээ гэд хэдүүлээ ойлгоход болно. За эхний ээлж нь па, чи, чи, ма гэсэн үгнүүд байна. Пажи, пажи, чима, чима. За ийм дуудлагууд болох нь шүү. За дараагийн үгнүүдийг харцгаая. Чи, до нөгөөх нь жу, с гэсэн үг байна. За одоо хэдүүлээ чидо. Чидо. За одоо жуус гэж хэлье. Жуус. Жуус. За иймэрхүү байдлаар дуудана гэсэн. За анзаарч ивэл бид нэр Ж-гээр биччихээ Ч-гээр дуудаад байх шүү гэд айд маань харж байгаа бах тийм ээ. За хэдүүлээ одоо тэднийг бас тайлбар хойно нь явъя. За одоо 3 үеэс бүтсэн үгнүүдийг дуудаж үзье. А, па, т гэсэн үг байна. Нөгөөх нь ту, ма, ту гэсэн үг байна. За апарт. Апарт. Томато. Томато. За багшийн дуудлагыг сонсож агаад ямар үгэн дээр нь багш уртаар дуудаад ямар үгэн дээр нь илүү богинохон байна гэдгийг та нар анзаарсан бол яг энэ дуудлагыг тавтаа дуудаад үзээрэй. Хоёр дуудлага, хоёр үетэй үгэн дээр ч гэсэн муу адил ялангуяа аль нэгийг нь уртаар, аль нэгийг нь богиноор дуудсан байгаа. Тийм болохоор та нар тэрийг нь чеклээд давхар дуудлагын авиаг одоо яаж гаргаж ийн гэдэг дасгал хийгээд үзээрэй. За өнөөдрийн хичээлийн онцлог зүйл нь үндсэн 14 гэгүүлэгчийг бид нар үзлээ. За энэ 14 гэгүүлэгчээс бид нар хамгийн ихний нэг гэгүүлэгчийг мэдчихсэн. Ямар гэгүүлэгч вэ? Хэлний үгийн өн гэдэг авиагаа тийм үү? Өн. За энэ авиаг бид нар мэдчихсэн учраас багш нь энэ хичээл дээр нь оруулсангүй. За тэгээд бидний одоо дахиад нэг мэдэх ёстой бас нэг юм хідэн зүйл байгаа тийм үү? Одоо бидний анзаарч харсан зүйлүүдийг хэдүүлээ дахиад гаргаж үзье. За нэг ёсондоо бид нар үгийн эхэнд орохдоо чангаар дуудана гэсэн 4 гэгүүлэгчийг анзаарсан. За тэр маань геог, дигд, пив, чивд гэсэн энэ 4 гэгүүлэгч байсан тийм үү? За эдгээр 4 гэгүүлэгч нь бүгдөө чангаар дуудсан тийм ээ? Яаж чангаар дуудлаа? К, Т, П, Ч гэсэн гэгүүлэгчүүдээр дуудсан. За тэгвэл бас дахиад бидний өнөөдөр үзсэн хичээлдэр эс үсгийг бид нар яг ямар их шиг залгасан гэдгээсээ хамаарат ишээр нөгөөх нь эсээр дуудчихсан тийм үү? За ингээд энэ хоёрыг бид нар мэдчих хэрэгтэй байгаа. За тэгвэл сая бас анзаараад харсан бах тий. Багшаа нөгөө нэг банана гэдэг үгэн дээр чинь яг ижилхэн Б-гээр хэлсэн хэрнээ яагаад П-гээр дуудаагүй юм бэ? Яагаад банана гэж хэлээгүй юм бэ гэд бас хэлжиж магадгүй. Тэгвэл юу вэ? Мэдээж гадаад үгэн дээр энэ нэгдүгээр үеийн дээр чангаар дуудагнаа гэсэн энэ хууль маань үйлчлэхгүй байх нэ. За энэ бол бидний энэ хичээлийн хамгийн том хайлайт буюу та хэдийн тэмдэглэж авах ёстой зүйл байна. За ингээд тэгвэл хэдүүлээ дахиад асуулт гарч ирнэ. Тэгвэл багшаа банана гэдэг дээр чангаар дуудагдахгүй юм байна. Тэгвэл бусад нөгөө нэг солонгос үгнүүд дээр тари, босс энэ гэсэн үгэн дээр яг ижилхэн өмнөх нөгөө нэг өөрийнхөө юу вэ? Үндсэн утгыг гаргаж ирэхгүй байгаа юм чинь эхний үеийн дээр яагаад энэ гэгүүлэгчүүдийг чангаар дуудаж болохгүй юм бэ? Чангаар дуудах тохиолдлыг бид нэр яаж мэдэх вэ гэсэн асуулт үүсэж байна тийм үү? За ингээд энэ асуултын хариултыг багш нь дараагийн хичээл дээр нь давхар 5 гэгүүлэгчдээр бэлдэж авчирсан байгаа болохоор шууд та хэд маань давхар 5 гэгүүлэгчийн хичээлийг үзээд нэг сонирхоод үзээрэй. За ингээд өнөөдрийн хичээлийн ингээд дуусгая. За тэгээд өнөөдрийн хичээл нь таалагдсан гэж найдаж байна. За ингээд дараагийн хичээл дээрээ дахиад уулзцгаая. Түр баяртай.